За ингээд нийт телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ болоод энэ заалан цугсын дахин цугсны хил мэдээллийн салбарын нийт хамтран ажиллах залуучуудаа баярлалаа. Тэгээд бас та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын үндэсний сэтгмгийн холбооноос үндэсний суперлиг зохион байгуулаад болсон яг одоо бид үндэсний суперлигийн үндэсний аврагуудад бүгж гардуулах ёслолын ажиллагаа эхлэх бэлэн болсон байна. Ингээд ямар ч хүндэтгэлийн энэ дэрт Монголын үндэсний сэтгмгийн холбооны ерхий найрамчгийн дараах Сүхбаатарын тулга таныг орж байна. За Монголын эмэгтэйчдийн сэтгмгийн холбооны өдөр дах зүйлийн гишүүн Галя таныг өрье. Ингээд бид юуны өмнө эхлээд бид эмэгтэй үндэсний аврагуудад бүгжийг гардуулах ёслыг эхлүүлье. Ингээд эхлээд энэ удаагийн үндэсний эмэгтэй аврагын тэмцээн амжилтанд оролцож аврагын алтан медалийг хүртсэн алтан цэцэг захирлаа үндэсний биеийн дээд сургууль Бэс гişмэрийн баг тамирчдад бүгжийг гардуулъя. Хамгийн эхлээд бид та бүхний өмнө хим мэдхийн онон таныг өрж байна. За хим мэдхийн онондоо баяргий. Чимбатын нэмэх хоёр таныг өрье. Алтан гэрлийн чимэг санаа таныг өрж байна. Алтан гэрлийн чимэг санаа таныг өрж байна. Баяргий. Төмрийн мөнх зүйл таныг өрье. Төмрийн мөнх зүйл танд баяргий. Батулгын мичид таныг өрж байна. Дамдын доржийн төр санаа таныг өрж байна. Тайван сэрэнгийн цэрэн надмид таныг өрж байна. За цэрэн надмид баяргий. Эрдэнэтийн одон цэцэг таныг өрж байна. Батбаярын намун зул таныг өрж байна. Жамблын Иштай таныг өрье. Борбаатрын Хос Эрдэнэ таныг өрж байна. Цогц сайхны одон тунгалаг таныг өрж байна. Одон тунгалаг танд баяргий. За мөн энэ удаагийн эмэгтэй үндэсний суперлигийн финалийн MVP болсон багийн ахлагч Баясгалангийн Солон таныг өрж байна. За Солон танд баяргий. Энэ удаагийн үндэсний эмэгтэй суперлигийн финалийн MVP болсон байгаа. Багийн засгаж өгөгч олон улсын жирмастер Балтангийн Болормоо таныг өрж байна. Болормоо танд баяргий. Мөн энэ удаагийн улирлын шилдэг дасгалжуулагчийн шагналыг Болормоор суулж хүртсэн байгаа. Ингээд хоёр дахь удаа явагдсан эмэгтэй үндэсний суперлигийн баг тамирчдад одоо мөнгөн шагнал цомыг гардуулъя. Энэ удаагийн тэмцээнд амжилтанд оролцож мөнгөн шагнал, алтан медаль, алтан бүгж 5 сая төгрөгийн шагналыг хүртэж байгаа. Ингээд баг тамирчдад бүгдийг өрж байна. Цомыг гардуулъя. Баяргий. Үндэсний биеийн дээд сургууль Бэс гişмэрийн баг тамирчид энэ удаагийн үндэсний эмэгтэй 2 дугаар лигийн 2 дахь удаагийн эмэгтэй үндэсний суперлигт амжилтанд оролцож аврагын алтан медаль буюу үндэсний аврагаараа инхүү тодорч байна. Инхүү өргөмжлөл алтан цом 5 сая төгрөгийг гардуулж өгч байна. Мөн шилдэг засварлаж авсан бас энэ удирлын хэлээр таачлаа болцохгүй юу? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Биднийг дэмжиж ирсэн ивент итгэгч Алтан цэцэрлэг захиргатай үндэсний биеийн тэмрийн дээд сургууль болон Вест Кашмир багийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ жил эмэгтэй сагсан бөмбөгт бол тамирчдыг драфтаар нь хуваагаад багуудад хуваасан байгаа. 3 баг нь драфтаар хуваагдаж 2 баг нь оюутны шгшээ багууд оролцсон. 1 баг нь өсвөрийн шгшээ баг гэж 6 баг
хоёр тойрогоор тоглож өнөөдөр ингээд аврагаар тодорчод байж байгаадаа маш их баярлалтай байна. Тэгээд хамгийн гол нь баг тамирчид сайн тоглогчтой гол нь биш, баг ив нэгтэй нэгдмэл үйжиж амжилт гаргадаг гэдгийг манай баг хамт олон үзүүлсэн байгаамаа. Тэгээ манай багийн амжилтанд төрөх гол суурь бол хамгаалт байсан. Аливаа эсрэг багийн довтлогыг манайх хамгаалсан тохиолдолд эргээд довтлогоо хийхэд биднэрт хялбархан байсан. За тэгээд өнөөдөр бидэнд маш их олон тусалцаа зөвлөгөө өгсөн маш олон хүмүүс байдаг. Үндэсний биеийн тэмрийн дээдийн эрдэм шинжилгээний ажилтан Батэрдэн огштой их баярлалаа гэж байна. Манайх бол ерөнхийдөө бол их шинжлэх ухааны үндэслэлтэй их төрүүлсэн гэж би өөрийгөө хэлэх дуртай. Ягаад гэвэл энэ охтуудаагаа бол судалгаанд хамруулсан. Тэгээ судалгаанд суурилж иж энэ охтуудынхаа бие ерөнхий хөгжлийг мэдэрч иж энэ охтуудыг ямар цаг үед нь ямар тохиолдолд хэнийг гаргах уу гэдэг тасгалжуулагчдын бас хоорондын ярилцаа, хоорондын зөвшөлтөөнөөс үүсэж өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн гэж бодож байна. Ингээд манай охтууд бас өөрсдийнхөө сэтгэл санаа бас тэр бүгдийг ярих байх гэж бодож байна. За финалийн MF Солонгос 2 жил дараалаас авраг авсан. Өнгөрсөн жилээс энэ баг байсан. Тэгээ үнэхээр бас сайн баг болж тоглож чадсан. Энэ удирдлагын талаар сэтгэлээ хуваалцахгүй юу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ер нь энэ хугацаа хүртэл манайх одоо шинээр драфтлагдсан шинэ баг. Тэгээд авраг болсон гол шалтгаан хамгийн хурдан хугацаанд нэг баг шиг уус чадсан, яг нэгдмэл чанарыг хурдан гаргасан болохоор авраг авч чадсан болов уу гэж бодож байна. Баярлалаа. Иштая. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний хувьд бол сагсан бөмбөгийн спортоос жоохон холдоод 2-3 жилийн дараа тоглоод анхныхаа лигт ороод авраг авсандаа баяртай байна. Тэгээд бүх багуудыг драфтлаад одоо тэнцүү хуваасан байгаа. Тэгээд манай багийн хувьд бол яг 5 сарын турш бэлтгэл сургуулийг чанартай байсан. Дээрээс нь хүн бүр одоо сэтгэл сайн гаргаж нэгнийхээ сонсож ойлгож чадсан. Тэгээд энэ үндсэндээч бид авраг болж чадлаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За үнэхээр авраг авсандаа бол үнэхээр баяртай байна. Тэгээд багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Багштаа баярлалаа гэж хэлье. Мөхцөл. За бүгдний энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ миний хувьд ч гэсэн бас анхны жилийн лигт орлоо. Тэгээ бас бүгдээрээ яг нэг баг шиг нэгдмэл зорилготойгоор хамтдаа яг нэг юмны төлөө ингэж яваад тэгээ авраг авч чадсанаа баяртай байна. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жил анх удаага дээдлигт орж байна. Тэгээд авраг авсандаа үнэхээр баяртай байна. За тэгээд дараавтаар хуваагдаад энэ багт орсондоо үнэхээр их баярлалдаг. Тэгээд багш нартаа, багийнхандаа бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа. Одон цэцэн. За энэ өдрийн мэндийг хүргэе. Бэлтгэл сургуультаа ер нь манай баг бүгдээрээ таслахгүй маш амжилттай гаргасны хүчинд одоо энэ амжилтанд хүрсэн. Дээр нь Болормоо агш, Уран Чимэг агш хоёр маань бүхэл сэтгэл зүрхээ энэ багтаа зориулсан. Тэгээд хоёр багштаа баярлалаа гэж хэлье. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоод эмэгтэй дээдлигээ дэмжиж зохион байгуулж өгсөнд нас баярлалаа. Мөн ажлынхандаа маш их баярлалаа гэж хэлье. Одоо ер нь л ажил маань их дэмжиж өглөө. Тэгээд дараагадаа баярлалаа гэж хэлье да. Баярлалаа. Цэрэн нэдмэд. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ багт драфтлагдаж орж шинэ багт шинэ гишүүнээр ороод 4 сарын ардаа үлдээгээд авраг авсандаа маш их баяртай байгаа. Манай багийн хувьд болохоор яг баг шиг баг байж чадаад авраг авсан болов уу гэж би боддгийн. За тэгээд хоёр багштаа багийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүлийнхэндээ бас ажлынхаа хамт олноос тусал дэмждэгт маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Төр санаа. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд авраг авсандаа ямар ч гэсэн маш их баяртай байгаа. Тэгээ манай багийн хувьд гэх юм бол яг бүгдээрээ нэг зорилготой. Тэгээ тэрэндээ хүрэхийн тулд яг бүгд нэгдэж чадсан. Тэгээ хоёр багшийн маань хичээл зүтгэл маш их
маш их байсан. Тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Гэрээхэндээ найз нөхдөдөө баярлалаа гэж хэлье да. Баярлалаа. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Авраг авсандаа амар баяртай байна. Хоёр багштай болон багийнхандаа баярлалаа гэж хэлье. За сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний би Монгол улсад 3-4 жил явах гэж анх удаа лигт оролцоод маш сайн багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод авраг авсандаа маш их баяртай байна. Миний анх энэ лигт оролцоод Монголын сагсан бөмбөгийн маань ямар их хөгжөө вэ? Тулгаагч маань ямар их юм хийж бүтээвэ гэдэг нь үнэхээр харагдчихсан. Тэгээд хамгийн түрүүнд тулгаагчтай маш их баярлалаа. Таны одоо Монголын сагсан бөмбөгийн холбооны цаашдын ажил амьдралд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ манай багийнхан бол бүгдээрээ нэгдэж чадсан. Энэ бол манай амжилтын гол тулгуур. Мөн дээрээс нь манай хоёр дасгалжуулагч маань үнэхээр сэтгэл зүрх бүх зүйлээ бидний төлөө байсан. За тэгээ мөн биднийг дэмжижсэн спонсор, найз нөхөд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Таныг. За энэ өдрийн мэндийг хүргэе. За би сагсан бөмбөг хичээлснээс хойш ер нь бол анх удаа лигийн аврагыг хүртэж байна. Багийнхан дотор бол хамгийн хамт нь байгаа. Тэгээд энэ сайхан амжилтыг авчирч, энэ сайхан мэдрэмжийг төрүүлж чадсан дүү нартай, багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн адилаа спорт бэлтгэл хийх боломжоор хангасан үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ жил бол ингээд сүүлийн жил маань болж байгаа. Тэгээд дүү нартай өргөжлүүлээд аварга хамгаалаад амжилттай тоглосоо гэж хүсэж байна. Баярлалаа. Багш нартаа маш их баярлаж талархснаа илэрхийлж байна. Тэгээд намайг үргэлж дэмждэг байсан та нартаа үнэхээр баярлж байгаа шүү гэдэг хэлье. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бол энэ багийн хамгийн отгон нь байгаа. Тэгээд энэ багт ороод анхны жилдээ тоглоод аваагсандаа маш их энэ надад их туршлага болж хөрөмтлүүлсэн. Эхнээсээ үг сонсож багшаас олон юм заалгаж авсан. Тэгээд бидийг дэмжиж байсан багш, хөгжөөн дэмжигчд, гэр бүл, найз нөхөдөө бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд эх жил аврах төлөө энэ багаар бид бүгд хичээх болно гэж хэлье. Баярлалаа. Баярлалаа. Ингээд ийхүү ус та бүхэнд амжилтсыг эх жилээс мөн аварга хамгаалахыг хүсэж байна. Баярлалаа. Энэ удаагийн хэвлэл бол манай өрөөнд болж байна.